Сайн байцгаана уу? Дүрсийн талбайн хэмжээ периметрийг олох хичээлийг жишээ бодлогын хамтаар бичлэг болгон хүргэж байна. За дүрсийн талбайн хэмжээг 1 см-ийн талтай квадрат дүрсийг ашиглан хэмжиж болно. За ийм нэгжийг 1 см/цэг КВ гэж тэмдэглээд 1 см квадрат гэж уншнаа. За жишээлбэл энэ дүрсэд 1 см-ийн талтай квадрат хэдэн удаа байгааг тоолно. 1 2 3 4 5 удаа багтж байгаа учраас энэ тухайн дүрсийн талбай нь 5 см квадрат болно гэсэн үг. За харин энэ тухайн дүрсийн периметр буюу хүрээний уртыг олохдоо тухайн дүрсийн хэдэн талтайг нэхлээд олно тийм ээ. Энэ 1 2 3 4 5 6 талтай дүрс байна. Тэгэхэд бүх талын уртын нийлбэрийг олно гэсэн үг. За жишээний хараа энэ тал нь 2 см, ийшээ 2 см, 1 1 1 гэдэг энэ тоонуудыг нэмсэн байна. 3 см, нийт 10 см хүрээний урт нь. За энэ дэвтэртээ багш нь адилхан дүрсийг зураад сая заасан аргаа бичсэн байна. За энэ бол 1-р арга нь гэж явж байгаа. Энэ дүрсэд 1 см квадрат хэдэн удаа багтаж байгааг тоолоод талбай нь гарна. Харин хүрээний урт буюу талын уртуудыг нийлбэрийг нэг бүрчлэн нэмээд периметр нь гарна гэж. Харин 2-р арга нь тухайн энэ дүрсээ бүтэн болгох аргаар. Заагш нь одоо бүтэн болгож зуръя. За ингээд тасраа зураасаар дүрсээ бүтэн болгоод дүрс маань тэгш өнцөгт хэлбэрийн дүрс боллоо тийм ээ. Одоо тэгш өнцөгтийн талбай олох томьёо бичээд томьёонд орлуулж бодно гэсэн 2 дарга маань. Тэгш өнцөгтийн талбайг олох томьёо нь уртыг өргөнөөр өржинэ. За урт нь 3 см, өргөн нь 2 см гээд 2-ын 6 см квадрат. За талбай хариуг дандаа квадрат гэж бичнэ тийм ээ. За одоо эндээс дутуу энэ хэсгээ нэг хэсгээ хаснаа гэсэн үг тийм ээ. Энэ 6 см квадратаасаа 1 см квадратыг хасна. Ингээд 5 см квадрат 2 аргын хариу бол адилхан гэсэн үг. Одоо периметрийг олохдоо мөн бүтэн дүрсээ ашиглана. Бүтэн дүрс буюу тэгш өнцөгт. Тэгш өнцөгтийн периметрийг олох томьёо нь урт дээр өргөнийг нэмээд 2-оор үржүүлэх томьёо гэдэг тийм ээ. За тэг орлуулад урт нь 3 өргөн нь 2. За 2-оор үржээд 10 см. За адилхан. За ийм 2 арга үзсэн байгаа.